эмэгтэйчүүдийн тухай эмэгтэй хүний нүдээр. Болон өрөөнд тавтай морилно. Сайн байцгаана уу? Болор байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Солонгост 6 сарын 6-ны өдөр хагас өдөр болж байна. Тэгээд та бүхэн сайн суужсэн уу? Би сайн суужилаа. Солонгост одоо 100 эхэлсэн жоохон халуун жоохон бөхчмдүү болж эхэлж байна. Тэгээд энэ бас одоо хүртэл корона бас дэгцээрлээ. Тэгээд бид нараас хүүхдтэй хүмүүс л тэгэл коронавигоос болоод гэрээсээ гарч чадахгүй. Тэгэл амжилтын өдрөөрөө гэртээ ойр зур гараал тэгэл гэртээ их хэцүү өнгөрөөд байж байна. Та бүхэн сайн сууж байна уу? Би өглөө хүүгээ цэцэрлэгт нөгөөд тэгээд шууд ажил руу яваад ажиллаа хийж байгаа. Тэгээд орой ирж гэртээ амраад та бүхэнтэйгээ уулзах подкастер уулзах цаг минийг хагасан юм уу бүтэн сайн л аж таарч байна. Тэгээд та бүхэнтэйгээ өнгөрсөн цагаараа корона болон гэр бүлийн хүчирхийллийн тухай Big Little Lie гэсэн драмын тухай яхамттай ярилцсан. Тэгээд гэр бүлийн хүчирхийлэл дунд байсан гэр бүлийн тухай тэр драм дээр хөндөд тэгээд үргэлжлүүл өнөөдөр гэр бүлийн хүчирхийллийн тухай ярилцахаар болсон. За өнөөдөр та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсэж байгаа нэгэн шинэхэн ном байгаа. Тэгээд энэ номод гараад удаагүй Солонгост нийтлэгдээд хэвлэгдэж гарч ирээд удаагүй байгаа шинэхэн ном байгаа. Тэгээд нэр нь болохоор Жучин Миран Пуньёк гэсэн нэртэй. Тэгээд монголоор юу вэ гэхээр маш татны хүчирхийлэл гэсэн нэртэй номыг өнөөдөр та бүхэнтэйгээ хуваалцгална. Тэгээд яагаад маш татны хүчирхийлэл вэ гэсэн нэрний тухай маш их бодох болсон л таа. Тэгээ хүчирхийлэл гэдэг маань өөрөө одоо гар хүрэх, зодох, гэмтэх, мөн бэлгийн хүчирхийлэл гэсэн энэ бүх зүйлийг ингээд багтаасан үг байгаа. Тэгээд харин энэ нэр нь хүчирхийлэл гэсэн энэ үг уурдаа зүгээр ч нэг хүчирхийлэл биш, маш дотно гэсэн үгтэй хамт энэ номон дээр гарч ирдэг. Тэгээд маш дотно хүчирхийлэл гэдэг маань хоёр өөр эсрэг тесрэг үг хэрнээ гэр бүл дотор хүчирхийллийг маш дотно хүчирхийлэл гэсэн тийм үгээр маш оновчтойгоор илэрхийлсэн байсан. Тэгэд энэ номыг бичсэн зохиолч маань болохоор Чон Хижин гэдэг эмэгтэй байгаа. Тэгэд энэ Чон Хижин эмэгтэй маань ямар эмэгтэй вэ гэхээр эмэгтэйчүүд судлал гэсэн мэргэжилтэй. Тэгэд Солонгост бол эмэгтэйчүүд судлал гэсэн мэргэжил байдаг. Англиар women's study гэдэг эмэгтэйчүүдийг судалдаг. Тэгээ эмэгтэйчүүдийг судлах мэргэжлийн тухай товчхон танилцуулъя л да. Монгол хүмүүсийн хувьд маш шинэлэг тийм сонсогдож магадгүй л тийм. Эмэгтэйчүүд судлал гэдэг одоо энэ мэргэжил энэ тал маань болохоор юу хийдэг тал вэ гэхээр одоо эмэгтэйчүүдэд тулгарч байгаа асуудлыг учир шалтгаан тэгээ үнэн төрхийг ингээд судлаад тэгээ яагаад хаанаас ийм асуудал бий болох болсон тэгээ нийгэм дотроос мөн түүхэн дотроос энэ асуудлыг ингээд судлаад тэгээ энэ асуудлыг шийдвэрлэх арга барил тэгээ эсвэл цаашид бид нэр яах ёстой вэ? Чин хандлагыг хэлж зааж өгдөг тийм зорилготой мэргэжил гэж хэлж болно. Тэгэд энд дээд сургуульд болохоор эмэгтэйчүүдийн women's study гэдээ бүр ингээ хичээл нээгддэг. Тэгэд хичээл ингээ сонгож аваад тийм women's study-г ингээ нэг удирдлагын түвш ингээ сонсдог тийм хичээл. Тэгээд энэ women's study тал маань болохоор Солонгост болохоор маш хөгжсөн тийм мэргэжилтэй. Тэгээд одоо болохоор бүр women's study гэдэг мэргэжилтэй хүмүүс бий болоод ингээд ном аяг бичдэг. Тэгээд миний төгссөн Ива Ёжа эмэгтэйчүүдийн дээд сургуульд болохоор энэ women's study гэдэг 1982 онд women's study гэдэг бүр мэргэжил бүр танхим шинээр нээгдээд тэгээд тэр танхим зөвхөн women's study мэргэжилтэй хүмүүс ингээд суралцдаг тийм танхим нээгдснээр одоо энэ эмэгтэйчүүд судал маань энэ Солонгост маш их хөлөө аваад эхэлсэн байгаа. Тэгээд монгол хүмүүсийн хувьд болохоор маш ойлгомжгүй санагддаг л да. Яагаад women's study, яагаад women's-ийг судлах ёстой гэж, яагаад эмэгтэйчүүдийг судлах ёстой гэж айгу гайхдаг. Тэгээ бүр Солонгост ирсэн хүмүүс ингээд Солонгост болохоор эмэгтэйчүүдийн сургууль гэж айгүйх байдаг байхгүй. Дан эмэгтэйчүүд явдаг сургуулиуд. Тэгээ монгол хүмүүс яагаад энэ дан эмэгтэйчүүд явдаг сургууль нээд юм бэ гэдэг ингээд айгүйх асуудаг байхгүй. Тэгээд яагаад нэгдсэн би тухаас товчхон та бүхэн танилцуулъя л да. Солонгост ингээд дээр үеэс ахуулаад эмэгтэй хүнийг болохоор яг хүн гэж тоодгүй. Одоо хүн гэж хүлээж авдаг зүгээр амтэн гэж боддог ч юм уу тийм байдлаар эмэгтэй хүүхдүүдийг ингээд сургуульд явуулдаг байсан.
Тэгээд тийм хүүхдүүд, тийм эмгтэй бичих хүсэггүй, одоо таамаа юу ч сураагүй тийм мэрэгчлгүй ингээд эмгтэй хүмүүс хүүхд тахтаа ингээд зөөр өсөж байгаа л тэгэл одоо жоохон нас биеинд хүрээд хүүхд гарах цаг нь болонгот нь өөр айл руу одоо их нөхөрт гарах ч юм уу тийм байдлаар эмгтээчүүд яг ингэж эмгтээчүүдийн эрх нь маш их хөндөгцөөр ирсэн байсан л тань Солонгост. Тэгээд яг тийм эмгтээчүүд зориулсан сургууль нэгдэд тэгээд тэр эмгтээчүүдэд бичих хүсэг заагаад боловсрал эзэмшүүлээд мэрэгжил олгосон тийм сургуулиуд нээгдээд тэгээд ихэлсэн нь одоо миний төгссөн ИВХ эмэгтэйчүүдийн сургууль одоо миний ажиллаж байгаа сонгошин эмэгтэйчүүдийн дээд сургууль ч юм уу тиймэрхүү сургуулиуд ингээд нээгдэж одоо болохоор Солонгост бүр ороход маш хэцүү тийм дээд зэрэглэлийн тийм сургуулиуд болсон л доо. Тэгээд тэр сургуульд одоо явж байгаа хүмүүс бол миний хувьд бол айгүй тийм эмгтэй хүн гэсэндээ маш их тийм өөртөө ихтэй. Тэгээ нийгэмдэр хот ингээд гарахын тулд ингээд маш их тийм өөрийгөө бэлтгэдэг, боловсруулдаг тийм болгох юм билээ. Тэгээд ингээд тэр сургууль одоо эмгтэйчүүдийн сургуульд ингээд орохтой ч хэцүү, төгсөхдөө ч хэцүү. Төгсгөд айгүй маш их тийм өндөр шалгуурттай, тийм оноотой, тийм хэлний оноотой, тийм одоо тийм мэрэгжлийн юу паспорттой одоо мэрэгжлийн үнэмлэхтэй байх гэсэн тиймэрхүү болцлоод маш өндөр тавьдаг. Тэгээд тэр болцлоо хангаж төгсөгдөг. Тэгээд тэр болцолтой бэжж л одоо энэ эмэгтэй хүн яг нийгэмд өөрийнхөө байр суурийг маш зөөр ижлээ те өөрийнхөө ингээ хүч чадлыг ингээд маш сайнаар илэрхийлэх боломжтой гэж үзээд эмэгтэйчүүд ингээд бүр маш өндөр төвшөнд ингээд сургадаг тийм сургуулиуд бий болсон байгаа. Тэгээд энэ Чонгизн гэдэг эмэгтэй маань энэ одоо ИВА ажид явгууд ИВА эмэгтэйчүүдийн дэд сургуульд эмэгтэйчүүд судлал гэсэн мэргэжлэр одоо магистр сурж байгаа эмэгтэй байна. Тэгээд энэ эмэгтэй маань энэ номыг зохиосон. Тэгээд надад маш сонирхолтой ном байсан. Тэгээд би бүр энэ номыг бүр 2-3 өдрийн дотор бүр уншаал дуусгацсан. За тэгээд энэ эмэгтэйгийн энэ номоо бичих болсон үндсэн асуулт нь гэдэг юм бол эхнэрийн хүчирхийлэл яагаад үргэлжилдэг тэг мөн яаж давтагддаг вэ гэсэн асуултын дагуу хэлдэг байгаа. Тэгээд энэ ном нь гэр бүлийн хүчирхийлэл дундаас эхнэрийн хүчирхийллийн тухай ухаан авсан байсан. Яагаад заавал эхнэрийн хүчирхийлэл гэж бид урьдч байна гэхээр гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь өөрөө маш өргөн хүрээний үг юм байна л да. Тэгээд энэ дотор маш олон тийм хүчирхийллүүд багтчихэдэг. Жишээлбэл одоо түрүүн хэлсэн чи эхнэрийн хүчирхийлэл эхнэр одоо нөхөр нь эхнэрээ хүчирхийлэх явдал багтана. Мөн одоо эцэг эхийн ч юм уу хойд эцэг эхийн хүүхдээ хүчирхийлэх асуудал ч гэсэн багтана. Тэгээд одоо мөн өндөр настай ахмад хүнийг бас хүчирхийлэх асуудал маш их тулгардаг л та. Тэгээд тэр хүчирхийлэл мөн энэ гэр бүлийн хүчирхийлэл дотор орд юм байлаа. Тэгээд энэ өргөн хүрээний хүчирхийлэл дундаас өнөөдрийн одоо энэ Чонгизн гэдэг зохиолчийн дурдсан хүчирхийлэл нь бол гэхээр яг эхнэрийн хүчирхийллийн тухай хож ярьсан байгаа. Тэгээд энэ ном маань яаж хэлдэг вэ гэхээр одоо энэ дэлхий дээр ингээ гэр бүл одоо эхнэрийн хүчирхийлэл хэрхэн өрнөж байна вэ гэсэн тухай ийм судалгаанаас эхэлдэг байгаа. Тэгээд энэ судалгааны дагуу энэ судалгааны тухай та бүхэнд уншиж өгье л да. Америкт амиа алдсан эмэгтэйчүүдийн 42% нь одоо буюу өмнөх партнер одоо өөрөөр хэлбэл одоогийн нөхөр буюу мөн өмнөх нөхрөөсөө зодуулч юм уу хүчирхийлэлт өртөн амиа алдсан байдаг. Мөн Бангладеш, Бразил, Кenya, Тайланд гэх улс нь энэ тоон болохоор 50%, 50% болж эхэлдэг. За тэгээд бүр Пакистан юм уу, Станы орнуудад ороод ирэхээр одоо тэд бүр хуулаараа тий эсвэл соёлынхаа дагуу пурда гэдэг соёлтой учраас одоо пурда гэдэг нь болохоор нэг эмэгтэйчүүд ингээд бүх биеэ өөрийнхөө бие ингээд нүрээ үсээ ингээд таглах хэрэгтэй гэсэн тийм хууль соёлын дагуу эмэгтэйчүүдийг маш их хүчирхийлдэг. Тэгээ тэр хүчирхийллийн тоон хэм бол бүр 80% нас урсан эмэгтэйчүүдийн 80% нь яг иймэрхүү асуудлаас болж нас урдаг байгаа. Тэгээ Боливиа гэдэг улс болохоор яг жил болгон бүр 100 мянган тийм хэрэг ингээд бүртгэгддэг. Харин энэний 95% нь ерөөсөө тийм шийтгэл авахгүйгээр ингээд өнгөрдөг байгаа. Тэгээд бас айгүй бүр амар тоо байсан юу гэхээр Ричард Гэлц гэдэг хүний судалгааны дагуу харах юм бол 5 жилийн турш Америкт ингээд өрнсөн тийм эхнэрийн хүчирхийллийн тэр тоон болохоор
Вьетнамтай Вьетнам хоёрын дайнд өргөцсөн хүнээс ч илүү тийм хүн эмэгтэй хүн одоо ийм гэр бүлийн хүчирхийлэл дундаас амиа алдсан тийм тоотой байна гэсэн. Тэр бүр тэр дайнд амиа алдсан хүмүүсийн тооноос ч илүү хүмүүс одоо эмэгтэйчүүд сүүлийн 5 жилийн турш тийм гэр бүлийн хүчирхийлэл гэсэн нэртэйгээр гэр бүл дотроос амиа алдаж байна гэсэн ийм маш аимшигтай тийм тоог биднэрт хэлсэн байгаа. Тэгээд эмэгтэйчүүд тулгардаг энэ гэр бүлийн хүчирхийлэл эхнэрийн хүчирхийлэл нь бүр эмэгтэй хүн эхнэр хүн ингээд жирэмсэн байх тусам болон ихсдэг гэсэн тийм юу судалгаа бас байгаа юм байна л да. Одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан тэр эмэгтэй жирэмсэн болох юм бол бүр ингээ өртөх тийм магадлал маш өндөр бол. За тэгээд энэ гэр бүлийн хүчирхийлэл бол одоо онцгойлон эхнэрийн хүчирхийлэл гэх энэ асуудлын тухай монголчууд энэ асуудлыг зөвхөн одоо ирэмийн асуудал тий хоорондоо харилцааны асуудал гэж харан хойш сууж шийдвэрлэхийг ингээд оролдсон удаа бол байхгүйсэн. Харин энэ ном болохоор энэ эхнэрийн хүчирхийлэл гэсэн энэ асуудлыг энэ нийгмийн асуудал энэ нийгэм ингээд тэр чигээр бүгдээр хамтдаа шийдвэрлэх ёстой асуудал юм шүү гэдгийг гаргаж ирдэг. Тэгээд зөвхөн одоо энэ асуудал бол одоо тэр хоёр эрэгтэй эмэгтэй хоёр эхнэр нөхөр хоёрын хоорондоо шийдэх асуудал гэхээс илүү нийгэм даяараа анхаарал хандуулах ёстой, шийдвэрлэх ёстой асуудал юм байна гэдгийг хүндэс гаргаж ирсэн талаараа надад энэ ном маш тийм үнцэнтэй санагдсан л та. Тэгээ нийгэм өөрөө эхнэрийн хүчирхийллийг ирэм хоорондоо гэр дотроо шийдэх ёстой асуудал болохоос одоо улс төрийн асуудал болон хүлээж авч үздэггүй. Тэгээд харин энэ улс төрийн асуудал том одоо нийгэм дээр шийдэх ёстой асуудал гэж хүлээж авч үздэг учраас энэ гэр бүлийн хүчирхийлэл эхнэрийн хүчирхийлэл улам илүү өсөөд улам илүү дэмжигдэж цааш ингээд үргэлжсээр явдаг тийм том шалтгаан болдог байгаа. Тэг мөн эр хүн одоо эхнэрээ зотох нь одоо гарын амт амсуулна гэж яриад тийм маш тэрийг бахархалтайгаар яриад эмэгтэй хүнийг хүмүүжлэх үүрэгтэй гэж эрэгтэй хүмүүс бас өөрийгөө одоо их нөхөр хүмүүс өөрийг бас тийм үүрэгтэй гэж үздэг нь бас энэ асуудлыг улам ингээд томруулсаар ирдэг. Мөн эрэгтэй хүн одоо өөрийн хүчээ одоо өөрийнхөө одоо хүч чадал бираараа ингээд өөрийнхөө байр суурийг баталгаажуулах гэсэн үзэл үүнд бас нөлөөлдөг гэж ном дээр бичсэн байсан. Тэгээ энэ үзэл бодол маань угаасаа дээр үед ингээл бид нар энэ түүхэн даяар ингээд эрэгтэй хүмүүс ингээд хоорондоо байлдаж тийм үү одоо өөрийнхөө хүч бираараа ингээд эрх мэдэл ингээд өөртөө авч исэн одоо тийм түүхтэй учраас одоо тэр байдлаараа гэр бүлдээс хандаад тэгээ өөрийнхөө хүч чадал бираараа ингээд гэр доторх өөрийнх эрх мэдлийг болон баталгаажуулах тийм зорилготойгоор ийм гэр бүлийн хүчирхийлэл улам давтагцаар байдаг л та. Тэгээ зохин зодох эрх нь нийгэм дээр ингээ ямар ч хүмүүст ингээд байхгүй хэрнээ гэр бүл дотор болохоор ингээд эрэгтэй хүн одоо эхнэр хүний нөхөр хүн эхнэр хүний зохиод зодох тийм эрхтэй юм шиг ханддаг байгаа л да. Тэгээ тийм эрх яг эрэгтэй хүнд яг нөхөр хүнд хэн өгч юу яагаад өгч юу энэ эмэгтэй хүний зодон зохих тийм хүмүүжүүлэх гэсэн тийм эрх гэр бүл дотор байгаад байгааг мэддэг л дээ. Тэгээд энэ тэр эрх дэмжиг энэ нийгмийн тэр тогтолцоонд улам л дэмжигдээд байдаг нь ингээд бас харагддаг. Тэгээд эрэгтэй хүн эхнэрээ зодож болно гэсэн тийм ойлголттой амьдардаг нь эмэгтэй хүнж үүнийг хүлээн зөвшөөрж амьдардаг нь бас маш их том асуудал юм байна гэж ном дээр бичиг. За үргэлжлүүлээд энэ ном дээр бичээстэй байсан гэр бүлийн хүчирхийллийн одоо онцгойлон эхнэрийн хүчирхийллийн шалтгаан нь юу вэ? Яагаад хүчирхийлдэг вэ? Яагаад одоо нөхөр хүмүүс эхнэрээ зодох болсон бэ гэсэн шалтгаануудыг ингээд бичсэн байсан л та. Тэгээд энэ ном аягүй сонирхолтой нь болохоор Солонгост тийм гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ингээд эмэгтэйчүүд зөвлөгөө өгдөг тийм зөвлөгөө өгдөг газрууд байдаг. Тэгээд тэр газарт энэ цонгизэн гэдэг зохиос маань өөрөө очиж ингээд сайн дурын ажил хийгээд тэгээд тэнцээ уулзсан ингээд эмэгтэйчүүдтэйгээ ярилцаад яг юу болсон тухай ингээд сэдвүүд гаргаад тэгээд тэр жишээг нь бичээд тэгээд яг ийм учраас одоо хүчирхийлэлд авцсан гэсэн зүйлүүдийг ингээд товчхон тодорхой бүр ингээд энэ ном дээр бичсэн байсан айгу сонирхолтой санагдсан л да. Яг тэгвэл энэ хүн ямар нэгэн нотлох тийм баримтгүйгээр энэ номоо бичээгүй яг бүр үндсэн болсон явдал дээр ингээд тохиолдуулж энэ номоо бичих болсон гэдэг нь маш сонирхолтой санагдсан. Тэгээд үргэлжлүүлээд энэ ном дээр байсан
гэр бүлийн хүчирхийлэл одоо эхнэр хүчирхийлэл өөрнөх басан тэр шалтгаануудын тухай хамтдаа авч үздэгэ л дээ. Нэгдүгээр шалтгаанаас нь болохоор бэлгийн харилцааны улмаас хүчирхийлэл бий болтгоо гэж гарсан байсан. Тэгээ энэ юу гэсэн үг гэхээр яг энэ хэсэгт болохоор ийм гарчтай үг байсан. Эхнэрийн sexuality бол нөхрийн өмч хөрөнгө гэсэн сэдвтэй хэсэг байсан л та. Тэгээд бэлгийн харилцаанд орохоос одоо эхнэр нөхөр ингээ хоорондоо бэлгийн харилцаанд орохоос эхнэр нь ингээ дургуутсах юмтай эсэргүүцэх юм бол үүнээс үүсээд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд байсан юм байна л да. Эсвэл одоо маш их тийм ингээд одоо цохиул ингээ хүчирхийлэлд өртсөний дараа нөхөр ингээд одоо эвлэрэх тэр аргаараа одоо бэлгийн харилцааг ингээд шаардах юм уу тиймэрхүү байдал донд бэлгийн харилцаа болон хүчирхийлэл гэсэн энэ хоёр зүйл маш тийм ойр хоорондоо ойрхон явдаг тийм хоёр сэдв юм байна л да. Тэгээд энэ хэсэг айгуу сонирхолтой хэсэг айгуу тийм төнөн бүрэн асуулт төрмөрс айгуу сонирхсан хэсэлтэй. Үнэхээр бэлгийн харилцаагаас одоо бэлгийн харилцаанд орохыг ингээд дургуутсах үед бас хүчирхийлэл бас бий болно гэд бодсон ч бас айгүй аимшигтай санагдаад бүрсүүлдэг. Юу одоо боолно юм уу? Тэгээ яг энэ гарчин болохоор ингэж аахгүй яг эхнэрийн тэр sexuality бол нөхрийн зүгээр өмч хөрөнгө гэдэг нөхөр нас яг бас тэгээ бот энэ эмэгтэй бол миний өмч хөрөнгө. Тэгээ энийг бол би хизээ одоо яаж болно гэсэн тийм бодолтой байдаг болохоор одоо тийм энэ асуудлын улмаас бас хүчирхийлэл бий болдог гэдэг нь айгүй тийм ачаалалтай санагдсан л та. За хоёрт нь болохоор эрэгтэйчүүдийн ажилгүй дэлхээс болоод мөн хүчирхийлэл болон ихсдэг гэсэн тийм тухай энэ ном дээр бичсэн бас айгүй сонирхолтой. Тэг коронавигоос болоодаас ер нь олон хүмүүс бас ажилгүй гэртээ сууж байгаа, карантин сууж байгаа тийм үед бас корона энэ нийгэмд бид нар бас эрэгтэйчүүдэд бас ажилгүйдэл болоод ирэнгүүт бас хүчирхийлэл ихсэж байгаа үед бас энэ ном дээрээс ингээд бас дурдсан байсан л та. Тэгээ номон дээрх судалгаанд оролцсон эмэгтэйчүүд одоо тэр ихэнх одоо тэр эмэгтэйчүүдийн нөхөр нь ажилгүй байсан тийм судалгаа тэр зохиолч харуулсан л да. Тэгээд ихэнх одоо хүчирхийлэлд өртөөд тэр байгууллагт ирсэн эмэгтэйчүүдийн ихэнх нэгээд нөхөр нь одоо ажилгүйгээсээ болоод бас аюу тийм тэндээс стресс авах юм уу тий. Тэгээд тэндээс ямар нэгэн сэтгэл санааны жоохон дарамттай болдгоос болоод тийм хүчирхийлэл гарах болсон гэсэн тиймэрхүү ярилцлагууд хийгдсэн байсан л да. За тэгээд энэс гадна маш олон тийм хүчирхийлэл өрнөдөг утга шалтгаанууд авих байсан л да. Тэгээд би зарим нь бүр өргөд энэ хот яахаар энэ хүн ингээд гар талах тийм утга шалтгаан болж байгаа юм бол гэмээр тийм шалтгаанууд авих байсан. Тэгээд жишээлбэл одоо би миний одоо энэ нөхөр нь тийм юм асуухад ихнэр нь хариулаагүй ч юм уу тийм үед тэгээд нөхөр нь ингээд уур ураад энэ чи миний асуусанд хариулсангүй гэх мэтэр ингээд айгүй тийм ойлгоход айгүй хэцүү тийм очир шалтгаануудын улмаас ингээд хүчирхийлэл татгцаар байсан л та. Тэгээд тэр нь болохоор зүгээр ингээд ямар нэгэн шалтгаантайгаар ингээд хүчирхийлэл бий болдог гэхээс илүү ямар ч шалтгаангүй байсан ч гэсэн яг тийм хүчирхийлэл гарахаас өөр аргагүй тийм эрэгтэйчүүд яг тийм зан чанар мөн одоо нийгмийн тийм тогтолцоонд бид нар ингээд эмэгтэй эхнэр нөхөр хоёр ингээд амьдраад байгаа тийм гэр бүлийн тогтолцоонд ингээд амьдраад байгаа гэдэг нь ингээд харагдчихсэн л та. Бид нар бас ойлгоход аягүй хэцүү тий. Яагаад энэ ихнэр ингэж боддог вэ? Яагаад ингэ хүчрэлд ингэж ордог байна гэдэг асуухад түүний хариулт нь бол нэг тийм өргөн их тийм их бол биш. Яг ингэ бүр тодорхой хариулт бол байхгүй. Зүгээр л яг энэ нийгмийн тогтолцоо тэгээд нийгэм дотор байгаа тэр гэр бүл гэсэн жижигхэн тэр нийгэмд зүгээр л хүчрхийлэл байж болно гэсэн тийм утга санаа яг гэр бүл дотор ингээд байгаад байгаа. Яг тэр түүний улмаас нөхөр нь ингээд тэгээ хүчрхийлж болно одоо энэ эмэгтэй хүн миний өмч хөрөнгө тэгээд миний одоо тэг дург хүрэх юм бол эсвэл миний одоо хүсэл хэмээлзэл ингээд хүрч чадахгүй юм бол би хизээд ингээд энэ хүнд гар хүрэх боломжтой энэ бол ингээд хуулиар бараг л хуулиар зөвшөөрөгдсөн гэсэн тийм бодолтойгоор амьдардаг гэсэн тийм одоо учир шалтгаанаас илүү энэ бол зүгээр л нийгэм дотор одоо амьдарч байгаа тэр эрэгтэйчүүд нөхрүүдийн тийм бодол санааны асуудал юм а гэдгийг энэ ном дээр хүндсэн байсан л та. Тэгээд тэгээд яг ийм асуудал донд ингээд эрэгтэйчүүд яг ингээд хүчирхийлэл ингээд хийсээр байгаа юм байна гэж ингээд ойлгосон л та. Тэгээд тэгвэл яагаад тэр хүчирхийллийг эмэгтэйчүүдтэй эхнэрүүд ингээд төвчээд амьдраад байт юм бэ? Яагаад энэ хүчирхийлэл ингээд үргэлжлээд ах чинь ингээд тэр таслан зогсож чадахгүй ингээд салаад явж чадахгүй ингээд тэр дотор байгаад байт юм бэ гэсэн тийм асуулт миний дотор төрж эхэлсэн л та. Тэгээд яагаад үргэлжилдэг вэ? Яагаад төвчдөг вэ гэсэн асуултын дагуу бас ингээд уншаад үзэхэд
миний ингээд ойлгосноор нэг 4 учир шалтгаан байсан л та. Тэгээд нэгт нь болохоор мэдээж санхүү эдийн засгийн асуудал маш тийм том байр суурь ажиллажсэн. Энэ эмэгтэй хүн одоо энэ ихнэр ингээд нөхрөөсөө хэрвээ ингээд салаа те явхад очих газар байна уу те хийх ажил байна уу одоо бас эзэмшсэн мөнгө төр байна уу гэдгээс шалтгаалаад бас тэр хүчирхийллийн тэр асуудлаас өөрөө гарч чадахгүй ангижирч чадахгүй байгаадсэн тийм асуудал байсан. Тэгээ хоёрт нь болохоор бас мэдээж хүүхдээсээ болоод ээж хүн учраас хүүхдээсээ болоод төвчий гэсэн тийм төвчээртэйгээр хандах тийм эмэгтэйчүүд бас байсан. Тэгээд бас юу гэж боддог хэрэг одоо тий аав хүүхд төсөхгүй аав хүүхд төсгөөд яхан зүгээр би өөрөө ганцаараа төвчээл явхад болно штэ гэж бодоод тий эсвэл аав хүүхд төсөхгүй гэж одоо тий нийгмийн тэр үзэл бодлоос нийгмийн тэр хараанаас хүүхдээ ингэж чөлөөлөхийн тулд хүүхд мэл эцэг бүцэн одоо эцэгтэй явагдаа эсвэл хүүхд мэн зүгээр ингээд аавтай явагдаа гэсэн тийм байдлаар ингээд өөрөө ээж хүн юм чинь би чинь ээж юм чинь гэдэг тийм байдлаар өөрөө ингэж төвчсээр байдаг. Тэр газар ингээд үлдсэн хിവэрэ байгаад байдаг. Тийм үзэгдэл бас харагдажсэн л да. Тэгээд яг эцэст нь болохоор ингээд яг тэр хүчирхийлэл нь ингээд зөвхөн өөрт нь биш хүүхдэд нь хүртэл ингээд хүчирхийлэл халдаад ирэнгუთ яг тэр үед яг энэ байдлаас зүтах шийдвэр гаргаж эхэлжсэн эмэгтэйчүүд их байсан л та. За тэгээд бас үргэлжилсэн одоо энэ хүчирхийлэл үргэлжилсэн шалтгаан нь болохоор миний ингээд ойлгосон 3 дахь шалтгаан нь болохоор энэ 3 дахь шалтгаануудад айгүй тийм тусдаа санагдал та. Тэр нь юу гэхээр 3 дахь шалтгаан эхнэр нь одоо тэр хүчирхийлээд байгаа нөхрөө өөрөө өөрчилж чадна гэсэн бодолд автагдаад байдаг гэж номд гарсан байл та. Одоо нөхрөө өөрчлөх чинь эхнэр нь өөрөө гэж боддог тийм бодол яг эхнэрүүд байгаад байдаг. Тэгээд нөхөр минь өөрчлөгдөх арга нь надад байгаа. Одоо би л ухаантай би л мэрэгүү ухаантай төвчээртэй байх юм бол нөхөр минь хэзээ нэгэн цагт өөрчлөгдөнө гэж боддог. Тэгээд хүүхдтэй бол өөрчлөгдөнө. Эсвэл одоо би ингүүл нөхөр минь өөрчлөгдөнө. Эсвэл би ажилд орвол нөхөр минь өөрчлөгдөнө гэсэн. Одоо бүх тэр өөрчлөгдөх тэр учир шалтгаан нэг зөвхөн өөрт нь байгаа гэж бодоод би л сайн байвал би л эсвэл ухаантай байвал би л тэгэх юм бол би л ингэх юм бол нөхөр минь хэзээ нэгэн цагт өөрчлөгдөнө гэсэн тийм өөрчлөгчийн тал дээр өөрийгөө тавиад төвчээд байдаг тийм үзэгдэл бас эмэгтэйчүүд харагддсан байна л да. Тэгээд энэ нь надад айгүй тийм айгүй сонирхолтой бас хачирхалтай санагдсан. Тэгээд дөрөвт нь болохоор бас яг энэ тухай үргэлжлүүлээд одоо нийгмийн үзэл бодол нь бас айгүй тийм сонирн байсан л да. Нийгмийн үзэл бодол өөрөө яг гэр бүл одоо хүчирхийлэлтэй байгаа гэр бүлийг ингээд шийдэж өгөхөөс илүү энэ хүчирхийлэл дунд байгаа ч гэсэн энэ гэр бүл одоо энэ асуудал өөртөө шийдээд гэр бүл бол салах ёсгүй. Элэг бүтэн гэр бүл одоо байх ёстой. Одоо элэг бүтэн гэр бүлийг айгүй тийм чухалчилдаг гэхэд нийгэм бүхэлдээ. Тэгээ мэдээж хүүхэд эцэг эхтэйгээ гэр бүл төсгөн зөв ч гэсэн харин ингээд хүүхэд хүчирхийлэл дунд төсгөн зөв үү гэдгийг бас нийгэм ахаад асуух хэрэгтэй. Тэгээд нийгмийн үзэл бодол ингээд хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдийг ингээд амиа алдсан ч болов одоо тэр аюул дундаа байсан ч болсон чи тэр эмэгтэй бол төвчээд тэгэд энэ гэр бүлийг ингээд аврах ёстой, өөрчлөх ёстой. Энэ гэр бүл одоо салах ёсгүй. Тэ хүүхдүүд одоо элэг бүтэн өсөх ёстой гэсэн тийм үзэл бодол дотор бас тэр эмэгтэй маш их тийм хориод байдаг гэсэн тийм тухай энэ ном дээр бичсэн байсан. За дахиад та бүхэндээ нэгтгэхэд хэлэх юм бол яг энэ хүчирхийлэл дундаас ингээд өөртөө гарч чадахгүй байдаг 4 гол шалтгааны ном дээрээс хэлэх юм бол нэгт нь болохоор хамгийн том асуудал нь болохоор санхүүгийн асуудал байсан. Тэгээ хоёрт нь хүүхдээсээ болоод бас тэр байдлаас ангижирч чадахгүй байгаад байдаг. Тэгээ хүүхдтэй одоо өөрийгөө хүчирхийлэлд өртөж байгаа нуугаад тэ хүүхдийн дэргүүд бол зүгээр ингээд тэ айгуу тийм ирүүс харуул айгуу тийм зөв амьдрч байгаа юм шиг харагддаг ч гэсэн хүүхдээсээ ингээд нуугаад тэг хүүхд минь элэг бүтэн байгаасаа гэсэндээ ч юм уу тэг хүүхд минь өнтөрөхгүй байханд хүүхд минь автаа өсөөсөө гэсэндээ бас тэр одоо өөрийнхөө хүчирхийлэл дундаас ингээд ангижирч чадахгүй байдаг тухай бас дурдсан байсан. Гуравт нь болохоор өөрөө одоо нөхрийгөө өөрчлөх гээд байдаг эмэгтэйчүүд тэг хэдий хүчирхийлэл дунд ингээд өөрөө ингээд байгаа ч гэсэн би тэр өөрөө
тэр хүчирхийллийн хохирогч хэрнээ давхар бас тэр асуудлыг өөрөө шийдвэрлэгч гэсэн байдалтайгаар яг шийдвэрлэх гээд оролдоод идэг. Тэгээ энэ хүн надаас болж өөрчлөн би л юм байх мол би л тийм байх мол өөрчлөн гэсэн тийм бодлоготой байгаад идэг. Тэгээ дөрөвт нь болохоор уучлаарай. Дөрөвт нь болохоор нийгмийн тийм үзэл бодлоос болоод бас тэр хүчирхийлэл ундаасаа бас амархан гарч иж чадахгүй гэд байсан тийм учир шалтгаан байсан. Тэгээд энэ дөрвөн шалтгааныг ингээд уншаад үзэхэд бас ингээд үнэхээр бас айгуу тийм ойлгож эхэлсэн л та тэр эмэгтэйчүүд үнэхээр яг ямар байдлаас болоод яг тэр байдлаас ангижирч чадахгүй байгаад идэх бодлоо гэдгийг бас ойлгож эхэлсэн. Тэгээд энэ ном дээр хамгийн сүүлд нь болохоор одоо улсаас ингээд тэр хохирч байгаа тэр эмэгтэйчүүдэд ямар тусламж үзүүлдэг вэ гэсэн тийм зүйлийг ном дээр гаргасан байсан л та. Тэгээд улсаас тэр хохирч байгаа хүмүүст ийм 3 төрлийн тусламж үзүүлдэг гэд харуулсан байсан. Нэгт нь болохоор 1366 гээд call center ажиллаулдаг гэсэн байсан. Тэгээд энэ 1366 болохоор жилийн 365 хоног 24 цаг ажилладаг. Тэгээд одоо хүчирхийлэл өртсөн үедээ шууд ийшээ уцтаад ингээд хохиролд ингээд орсон мэддэг боломжтой. Тэгээд дараа нь одоо 1366-аараа дамжаад одоо гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зөвлөгөө авах газар гэж байт юм байна. Тэгээд тэр зөвлөгөө авах газар нь болохоор өглөө 9-оос орой 6 хүртэл одоо тийм хүчирхийлэл өртсөн эмэгтэйчүүдэд болон гэр бүлийн одоо тэр эхнэр нөхөр хоёуланд нь зөвлөгөө өгдөг. Хамтдан зөвлөгөө өгөөд тэгсгүй одоо хүчирхийлэл өртсөн эмэгтэй хүнд одоо гэр бүлийн одоо салах ч юм уу тий ямар нэгэн байдлаар хуулийн зөвлөгөө өгч юм уу тийм үйл ажиллагаас явуулдаг газар байт юм байна. Тэгээ гуравт нь болохоор гэр бүлийн хүчирхийллийн тэр хохирогч нь ингээд очиж амрах боломжтой түр зур өөрийнхөө ингээд хөлөө олоод өөрийнхөө одоо очих газартай болтол нь байлгах түр ингээд байрлах байр бас байд юм байна л да. Тэгээд энд нь болохоор хүүхдтэйгээ хамт ингээд ороод амьдрах боломжтой бүх одоо хоол хүнс нь үнэгүй. Тэгээд тэр дотор амьдарч байгаа хүмүүст болохоор эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд нь сэтгэл санаа зөвлөгөө өгдөг. Тэгээ хүүхдүүдийн бас одоо сургууль нь ингээд мэдээж өөр тишээг нүүжж байгаа болохоор сургууль нь бас сургуулийн өөрчлөх хэрэгтэй болж байгаа. Тэгээ тэр талын бас тусламжийг үзүүлнэ. Тэгээд бас эрүүл мэндийн тусламж үзүүлэн мэдээж ингээд бэртэж гэмцэн бол тэр үед нь бас ингээд имчилж өгд юм байна. Тэгээд дээрэс нь одоо тэр эмэгтэй тэр одоо хорсон эмэгтэй маань ингээд өөрөө ажил орлоод өөрийнхөө мэрэгчлэр ажилд ороход тусалдаг тийм үйлчлэгээ үзүүлдэг газар энд байд юм байна. Тэгээд иймэрхүү зүйлүүдийг уншиж ингээд мэдснээрээ бас Монгол маань бас яг иймэрхүү тогтолцоо айгуу сайн хөгжөөсэй гэж аяг хүсэж ин л та. За тэгээ өнөөдрийн дугаараа ингээд үгээр өндөрлж байна. Тэгээд энэ ном маань маш тийм өргөн агуулгатай. Тэгээд энэ гэр бүлийн хүчирхийллийн тухай маш ингээд гүнзгий судалсан. Тэгээд тэр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдэд яг ямар яах хэрэгтэй вэ? Ямар тусламж үзүүлэх хэрэгтэй вэ? Эсвэл нийгмээс ямар тусламж үзүүлж байгаа вэ гэдгийг бас хойд хэсэгтээ ингээд дурдаад өгсөн байсан. Тэр надад айгу таалагдсан л та. Тэгээд өнөөдрийн дугаар өндөрлөхдөө би яг түрүүн хамгийн эхлэхдээ та бүхэнд хэлжсэнчлэн гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол зөвхөн тэр гэр бүл дотор байгаа эрэгтэй эмэгтэй эхнэр нөхөр хоёр хоорондын тийм асуудал бол биш. Энэ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг энэ том асуудлыг нийгэм даяараа бүгдээрээ яг шийдвэрлэхийн тулд бүх хүмүүс эргэн тойрных нь тэр гэр бүлийг ингээ хүрэлж байгаа эргэн тойрны хүмүүс нь хамт шийдэхин төлөө бас хичээн зүтгэх хэрэгтэй юм асуудал юм байна гэдгийг энэ ном дээрээс ингэж ойлгож авсан. Тэгээ өнөөдөр ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэлд өрцөөр байгаа хэрнээ түүнийг ингэж дийлгэж гаргаж чадахгүй, ил гаргаад хүмүүсээ тусламж гуйж чадахгүй байгаа, нууж байгаа, бас тэр байдлаасаа гарч ирж чадахгүй байгаа эмэгтэйчүүд маш их байгаа. Тэгээ тийм хүмүүс эргэн тойронд чинь байгаа ч юм уу хэрвээ та өөрөө тийм байдал байгаа бол яг тэр зүйлээ дийлгэж гаргаж ирээд яг шийдвэрлэх хэрэгтэй асуудал. Тэгээд та ганцаараа шийдэж чадах биш. Яг эргэн тойрны хүмүүстэй хамт бас энэ нийгмийн тогтолцоонд донд хамтдаа шийдвэрлэх хэрэгтэй асуудал юм байна гэдгийг бас ойлгоод гэр бүлийн хүчирхийлэл онцгой эхнэрийн хүчирхийлэл яг энэ нийгмээс тэгэхээр байхгүй болоосай гэж үнэхээр хүссэн. Өнөөдрийн дугаар өндөрлж байна. Тэгээ юунаас илүү энэ нийгэм маань өөртөө өгдөөсөн. Яг гэр бүлийн хүчирхийлэл
байгаа. Тэгээд энэ байгаа байдлыг энэ нийгэм тогтолцоон дундаа яг энэ гэр бүлийн хүчирхийлэлд анхаарлаа хандуулад гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа тэр эмэгтэйчүүд, тохирч байгаа эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах тийм нийгмийн байгууллагууд, тийм тогтолцоонууд бас айгу ихсэх хэрэгтэй болов уу гэж яг бодож байгаа. Тэгээд нийгэм маань бас өөрчлөгдөөсөө гэж хүсээд өнөөдрийн дугаар өндөрлөё. Өнөөдөр маш хүнд сэдвээр ярилцлаа. Гэхдээ энэ хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүд одоо хүртэл байгаа. Тэгээ бүгдээр тэр хүмүүс ингээд нуугдаад өөртөө дэлгэж чадахгүй байгаа. Тэгээ зүгээр л ингээд чив чимээгүй байдлаар ингээд өөрхөн амиг хорлох ч юм уу тийм байдлаар яг энэ асуудал ингээд дэлгэрч байгаа үед бид нэр чив чимээгүй суугаад байх боломжгүй. Тэгээд яг үүний эсрэг дууга өндөрсөх хэрэгтэй эмэгтэйчүүд, яг үүний эсрэг тэр эмэгтэйчүүдийн эрхийг ингээд яг хамгаалахын төлөө бас эмэгтэйчүүд бүгдээрээ нэгдээд дууга өндөрсгөөд дуугарч чадах бас хэрэгтэй болов уу гэж бодсон. Тэгээд өнөөдрийн дугаарыг сонсон та бүхэнд баярлалаа. Би урд нь подкастаа болон 7-аас 1 удаа хийдэг байхдаа ингээд айгуу сайн монголоор айгуу сайн ярьдаг болоод ингээд хэл айгуу гоё тайлгдсан байсан юм а. Тэгсэн чи одоо сард 1 удаа хийдэг болоод подкаст хийсэн чи ингээд бас монгол хэлээр ярих гээд бас ярихад айгуу хэцүү болчих ойлгоорой. Тэгээд би за ажил хийж байгаа. Тэгэл өдөржин шинжэн солонгосоор яриад тэгэл гэртээ нэг хайлтанд хүртэгээ ирээл хүүхдтэйгээ нэг төрхөн зүүн монголоор яриад өнгөрдөг болохоор монгол хэл нь бас эргээд муудсан байна. Тэгээд дараагийн дугаартаа бас та бүхэнтэйгээ уулзтаа улам илүү сайн ярьдаг болсон байна. За бүгдээрээ дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай.